Эрхэм төрийн албаагч, эрхэм сонсогчдоо та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Төрийн албаны зөвлөлийн төрийн засгийн хамгаалтын газрын дэргэдэг салбар зөвлөлөөс шинтгэлээр түүжүүлсэн салбар зөвлөл хаяны хүрээнд та бүхэндээ хүргэж ээлжид подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн зочноор төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлага аудитын газрын ахлах референт, нар мандах ахлах референт маань ирсэн байна. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг төвшүүлье. Та сонсогч төрийн албаагчдад хандаад өөрийгөө нэг дэлгэрэнгүй танилцуулаач. За энэ удаагийн подкастад биднийг урьж оролцуулж байгаад баярлалаа. Төрийн засгийн хамгаалалтын газрынхаа салбар зөвлөлийн хамт олонныхоо нэр өмнөөс баярснаа илэрхийлье. За намайг нар мандах гэдэг төрийн албанд одоо 24 жилдээ ажиллаж байна. За төрийн албаны тухай хууль заасан мэри цэрчиг гэдэг шиг анх төрийн албанд сумын хамгааллын газраас эхэлж ажилласан. За тэгээ сумын хамгааллын газар дараа нь агентлаг, за тэгээд төрийн албаны зөвлөл, тэгээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, тэгээд төрийн албаны зөвлөлд ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлд 2019 оноос хойш ажиллаж байгаа. Нийтдээ одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлд анх одоо шинжээчээр орж исэн. Одоо ахлах референт буюу эрхсэн төшмөлийн албан тушаал дээр 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Бид бүхний өнөөдрийн ярилцах сэдэв маань 2025 оны 51-р тогтоолоор батлагдсан салбар зөвлөлийн үйл ажиллагаа дүгнэх журам гэдэг гол журмынхаа талаар ярилцахаар төлөвлөж байгаа. За тэгэхээр энэ подкаст маань одоо голчлон нийт төрийн одоо яамдын, агентлагийн, орон нутгийн энэ салбар зөвлөлийнхөнд маань салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд маань голчлон чиглэсэн. Нөгөө талаас нийт төрийн албаагчид маань ер нь энэ салбар зөвлөл гэдэг зөвлөл маань ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Ер нь энэ одоо салбар зөвлөлийн үйл ажиллагааг маань хэрхэн журмалж зохицуулдаг юм бэ гэдэг агуулгаар голчлон ярихаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр яриагаа хоёлаа төрийн албаны зөвлөлийн 25 оны 51-р тогтоолоор баталсан салбар зөвлөлийн ажиллах үйл ажиллагааг дүгнэх журам одоо батлагдсантай холбогдуулаад ер нь энэ өмнөх 19 оны салбар зөвлөлийн маань ажиллах журмыг одоо ямар үндэслэл хэрэгцээ шаардлагын хүрээнд шинжилэн батлах болсон бэ? Одоо онцлог зохицуултын талаар та дурдж хэлж өгөөч. Журмынхаа танилцуулаар танилцуулахаас өмнө яа төрийн албаны зөвлөл салбар зөвлөлттэй байх хэрэгтэй. Энэ салбар зөвлөлттэй байх хууль эрх зүйн зохицуулалт нь юу юм бэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгье. Төрийн албаны тухай хуулийн 65-ын 3-т зөвлөл нь үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх бөгөөд ажлын алба салбар зөвлөлттэй байна гэсэн юм зохицуулалттай байгаа. За Монгол Улсын их хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмэн дээр мөн төрийн албаны зөвлөл нь одоо салбар зөвлөл болон сургууль судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна гэж заасан. За тэгээ хууль дээр мөн төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга, за салбар зөвлөлийн даргаыг томилж хэлүүлдэг гэсэн ийм хэрэгцээ зохицуултыг зохицуулттай байна. Энэ хүрээнд төрийн албаны зөвлөл нь бол одоогийн байдлаар 54 салбар зөвлөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За салбар зөвлөл гэхээр бас тодруулж хэлэхэд энийг нэг орондоогоор нэгж ажилт юм байна гэж бол ойлгож бас болохгүй юм байна. Тэгэхээр яам агентлаг, аймаг нийслэлийн дэргэд орондооны бусаар салбар зөвлөлийн үйл ажиллагаа хэрэгжиж байдаг. Таныг салбар зөвлөлийг дунджаар 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. За 21 аймаг нийслэлд салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бол орондоогоор ажиллаж байгаа. 2 яам, 1 агентлаг төвшөнд болохоор салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга орондоогоор ажиллаж байгаа. За 2 аймгийн төвшөнд болохоор салбар зөвлөлийн дарга нарийн бичгийн орондоогоор ажиллаж байгаа. За ингээд бусад салбар зөвлөлийн гишүүд нь болохоор дарга гишүүд нь болохоор орондооны бусаар ажиллаж байгаа. За ийм бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За салбар зөвлөлийн үйл ажиллагааны ажиллах журмыг төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулга 2019 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн албаны зөвлөл Улсын их хурл ерөнхийлөгчийн намын газар, засгийн газрын хэрэгжлэх газар, засгийн газартай хамтран одоо 47 дөрвөн журмыг батлах ийм эрх зүйн зохицуулалт бий болсон. Энэ хүрээнд 2019 оны 59 дугаар тогтоолоор салбар зөвлөлийн ажиллах журмыг баталсан төрийн албаны зөвлөл. За энэ журам маань хэрэгжээд явж исэн.
За 2023-аас 24 онд бол төрийн албан мэдхүйн хуульд орсон өөрчлөлтүүд мөн дагаж одоо гарсан энэ төрийн албан мэдхүйн хуультай холбоотой дагаж гарсан дүрм журманд өөрчлөлт оруулах, шинээр дүрм журм батлах юм хэрэгцээ шаардлагууд гарсан. Тухайлбал улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны түшмэлийн ангилалд адилхан дүүцүүлэн авч үзэх журам байна. За төрийн тусгай болон төрийн үйлчлэгийн албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилхан авч үзэх чагсаалтыг батлах. За мөн төрийн албаагчийн сонгон шалгаруулалт тийм журам өөрчлөгдсөн. Гэх мэтчлэнгийн ийм хууль тогтоомжийн өөрчлөлтийн хүрээнд төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмыг заашгүй өөрчлөх ийм хэрэгцээ шаардлага гарсан. За өмнөх журмын хэрэгжилт дээр мөн тодорхойгүй зохицуултууд бас байсан. Энэ тодорхойгүй зохицуултуудыг мөн илүү тодтолж өгөх. Тухайлбал одоо төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гүйцэтгэл үйл ажиллагааны үр дүн генеалж үнэт зөрөнд эрхэн үнэлж дүгнэх юм бэ гэдэг зохицуулт. За салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг одоо хэдэн хувиас дээш тохиолдолд хүчинтэй тооцох юм. Гэх мэтчлэнгийн ийм зохицуултууд бас заашгүй хийчих шаардлагатай болсон. За нөгөө талаар мөн одоо яам агентлаг яамны түвшинд орон нутаг аймаг нийслэлийн түвшинд салбар зөвлөлийн ажиллагаар маш одоо ажлын ачаал ихтэйс. Тухайлбал сангийн яам одоо харьяа гайл татвар ерхий газрууд байна. Харьяа энэ агентлагууд болохоор бол одоо салбарын хэмжээнд босоо удирдлагыг хэрэгжүүлдэг. Одоо бүх томилгоо нь хүний нөөцийн томилгоо, хүний нөөцийн холбоотой удирдлага чиглэл ерхий газар дээр төвлөрч явагддаг. Тэгэхээр одоо тухайл гайл гэхэд одоо 2000 гаруй төрийн албаагчтай. Одоо татвар гэхэд 1000 гаруй төрийн албаагчтай. Тэгээ энэ маш ийм том бүтцтэй ийм яам агентлагийн яамны одоо харьяа агентлагийг одоо яам зангидж одоо сонгон шалгаруулалт болон бүх хүний нөөцтэй холбоотой удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бол маш тийм хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Учираас заашгүй агентлагууд дээр шаардлагатай агентлагууд дээр салбар зөвлөлийг байгуулах ийм хэрэгцээ шаардлага байна. Энийг наривчлан зохицуулалт бас өмнөх журам дээр тусгаж өгөөгүй байсан. Тэгэхээр энэ мэтчлэнгийн одоо ийм заашгүй шаардлага нөхцөл байдлаас хууль эрх зүйн болоод зохицуулалтаагүй харилцааг зохицуулах заашгүй шаардлага улмаас төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журманд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан одоо төрийн албаны зөвлөлийн тогтоолоор сая 25 онд шинжилгээ баталсан. Тэгээ 5 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа. За таны хэлсэнчлэн ингээ онцлогуд байгаад байна тий. За одоо сангийн яамн дээр гэхэд яамн дээр л ганцхан салбар зөвлөл маань байгаад байдаг. Тэгтэл харьяа агентлагууд дээр маань их олон төрлийн нөгөө талаас хүн хүчний хувьд их өндөр тоотой нөгөө салбар зөвлөлийн бүрэлдэхүүн маань үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна нэмэлтээр одоо юу гэдгийг бусад агентлагуудынхаа бид нар бол харахтаа зөвхөн сонгон шалгаруулалт гэж хараад байдаг. Тэгтэл тэрэн дээр маш олон төрлийн албан тушаалын тодорхойлцаасан чиг үүргүүд байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр энэ журман дээр бол одоо бусад өмнөх 59 дугаар тогтоолоор байгаагүй зохицуултууд бол орсон гэж ойлгож болох нь байна тий. Одоо хэд хэдэн томоохон зохицуултуудыг хийж өгсөн байна. Тухайлбал одоо 500-аас дээш төрийн албаагчтай орон нутагт одоо салбар харьяа нэгжтэй үндэсний хэмжээний бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлдэг ийм одоо яам агентлаг яам аймаг нийслэлээс бусад байгууллагт гэж байгаа. Бусад байгууллагт салбар зөвлөлийг байгуулж болно гэдэг ийм зохицуултыг оруулж өгсөн. Тэгэхээр энэ маань өөрөө агентлагуудад салбар зөвлөл байгуулах зохицуултыг бий болгож байгаа. Гэхдээ яагаад 500 гэж тоо зааж өгсөн? Яагаад заавал харьяа нэгжтэйг зааж өгсөн? Зүгээр одоо энэ тоо заахгүйгээр одоо яам аймаг нийслэл яамнаас бусад байгууллага салбар зөвлөл байгуулж болно гэдэг зохицуултыг оруулах юм бол зохицуулт байсан харилцаад. Тэгэхэд нөгөө одоо цөөхөн төрийн албаагчтай орон нутагт одоо харьяалах нэгжгүй ийм төрийн байгууллагуудаа салбар зөвлөл байгуулъя гэсэн ийм төгсөлд маш ихээр ирдэг. Тэгэхээр энэ харилцааг зохицуултыг хийхин тулд ийм тодорхой болгож өгсөн байна. За нөгөөтэйгөр одоо хууль эрх зүйн зохицуулалт дараа болохоор төрийн албаны зөвлөлийг нэгж би даас нэгж байх гэдэг юм шиг. Нөгөө
одоо бодит нөхцөл байдал дээр болохоор орон тооны бусаар чигүүргээ хэрэгжүүлээд идэг үндсэн орон тоон үндсэн албан тушаал нь үндсэн хэрэгжүүлж байгаа чигүүргүүд нь өөр байгаа гэдэг. Дараа нь энэ хүмүүсийн ажлын гүйцэтгэл үр дүн энэ чигүүргээ хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ажлын гүйцэтгэл үр дүн хэрхэн үлдэх юм бэ гэдэг. Төрийн албаны зөвлөлийн одоо тогтоолоор бүрэлдэхүүн байгуулагдаж дараа нарийн бичгийн дарга дамжигдж байгаа гишүүдэнд дамжигдж байгаа учраас зайлшгүй ажлын гүйцэтгэл үр дүнгээ төрийн албаны зөвлөлд тайлгнах шаардлагатай болдог. Нөгөөтэйгөр мөн үндсэн байгууллагатаа үндсэн орон тооныхоо чигүүргийг тайлгнах зайлшгүй шаардлагатай болдог. Тэгвэл төрийн албаны зөвлөлд тайлгнахын тулд энэ одоо нэгжийн чигүүргийн хүрээнд ажлын гүйцэтгэл үр дүнгээ хүлээх юм уу? Эсвэл үндсэн одоо чигүүргийнхээ хүрээнд байгуулсан төлөвлөгөөндөө тусгаад явах юм уу? Урамшууллын асуудлыг хэрхэн зохицуулах юм гэдэг ийм харилцаанууд тодорхой биш байсан. Тэгэхээр энэ харилцаанууд юу юм тодорхойлгож байна. Дээр нөгөөтэйгөр одоо бас нэг зохицуулт гэх юм бол засгийн газрын хэрэглэх газар, улсын их хурлын намын газар гэх мэтчлэнгийн байгууллагуудад бол салбар зөвлөл ажиллагаар зохицуултыг хийж өгсөн. Шинэ зохицуултад ийм зохицуултад орсон байгаа. Их олон онцлог зохицуулт орсон байна тий. За тэгвэл хоёулаа эргээд харъя. Ер нь дүүл төрийн байгууллагт энэ салбар зөвлөл ажиллахын ач холбогдлыг ер нь та юу гэж харж байна? Төрийн албаны зөвлөл өөрөө хууль тогтоомжоор одоо төрийн албаны тухай хуулиараа бол маш өргөн цар хүрээтэй чигүүргийг хэрэгжүүлэхээр ийм үүрэг оногдсон байдаг. Тэгэхээр энэ төрийн албаны зөвлөлийн бүтцөөр нь цомхон 46хан одоо 40 гаруйхан төрийн албан агчтай маш том өргөн цар хүрээтэй чигүүргийг хэрэгжүүлээд явдаг. Хууль эрх зүйн зохицуулалтаар түрүү би хэлсэн одоо нэгжийн зохион байгуулалттай салбар зөвлөл гэж нэгжтэй байх юм биш гэж зохицуулсан боловч бүтц орон тооны хувьд бол нэгжтэй байхаар салбар зөвлөл орон тоогоор байхаар зохицуулалт харилцаа бол батлагдаагүй улсын их хурлын тогтоолоор бол байхгүй байна. Батлагдаг байна. Тэгэхээр энэ өргөн цар хүрээтэй чигүүргийг хэрэгжүүлэхийн тулд АМА агентлаг болон аймгийн нийслэлтэй салбар зөвлөлөө рүү төлөөлөн хэрэгжүүлж байгаа. За салбар зөвлөлийг бол үйл ажиллагааг бол юу ч хараад идэв гэхээр сонгон шалралтын үйл ажиллагаа явуулдаг гэж хардаг. Гэтэл салбар зөвлөл өөрөө тухайн байгууллагынхаа хүний нөөцийн удирдлагыг зохицоор нь хэрэгжүүлж идэг. Сургалтын үйл ажиллагаа, хүний нөөцийн томилгооны үйл ажиллагаа, сургах, мэрэгшүүлэх үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл үр дүнгийн үнэлэх үйл ажиллагаа, төрийн албаны шинтгэлээр чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төрийн албаны тухай хууль болон түүний дагаж гарсан дүрм журмын хэрэгжилтийг салбарын хэмжээнд сурталчлах, салбарын хэмжээнд мөрдүүлэх ийм чигүүргүүдийг хэрэгжүүлдэг. За дээрээс нь давхар мөн хүний нөөцийн одоо бүрэлдэхүүн хөдөлгөөний системийн мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавих, мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэд оруулах, системд оруулах. За дээрээс нь одоо хөдөлмөрийн харилцаатай холбоотой одоо төрийн албанаас төр чөлөөлөгдөж байгаа. За нөөцөд байх онцлогоор чөлөөлөгдөж байгаа, эрүүл мэндийн ажиллагаанаар чөлөөлөгдөж байгаа. За ийм төрийн албан агчдын бүртгэлийг систем бүртгэж байгаа юм чигүүр хүлээж байгаа. За нөгөөтэйгөр төрийн албаны зөвлөлийн одоо маргаан хэмнэн шалгах, төрд учруулсан хөрөлийг тооцох. Энэ бол төрийн албаны зөвлөл өөртөө одоо хадгалагдаж байгаа онцгой чигүүрэг. Энэ чигүүргийг хэрэгжүүлэхэд нь одоо дэмжлэг үзүүлж ажиллах. Хяналт шалгалтын чигүүргийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах ийм чигүүргүүдийг хүлээдэг. За бас мөн нөгөөтэйгөр одоо төрийн албан агчийн нийгмийн бодлогын хөтөлбөр, төрийн албаны шийтгэлийн бодлогын бичиг баримтад хяналт шинжилгээ үнэлгээ хийх, хяналт тавих ийм чигүүргийг хэрэгжүүлэх. Гэх мэтчлэнгийн одоо маш олон чигүүргийг одоо салбар зөвлөл хэрэгжүүлсэн. Хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг. Тэгэхээр ерөнхийдөө тухайн байгууллага дээр тухайн яам, агентлаг, аймгийн нийслэлдэх хүний нөөцийн удирдлагын цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг ийм хэрэгжиж байна. За таны бас ярианаас ч гарлаа. Ер нь шинжилэн батлагдсан журмын зохицуулалтаас харахад энэ салбар зөвлөлийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх хэм хэмжээ бол шинээр орсон байна тий. За тэгвэл ер нь хэрхэн үнэлж дүгнэхээр одоо төрийн албаны зөвлөл маань бодлого баримталж байгаа вэ? За салбар зөвлөлийн өмнөх журмын зохицуулалтаар бол салбар зөвлөлийн үйл ажиллагааг дүгнээ тайлангаа хариулна гэд тодорхой хугацаа заасан. Тэр одоо
төлөвлөлтөө яаж хийх, ямар одоо хууль дүрм журмын хүрээнд хийх, тайлбарлалтаа ямар дүрм журмын хүрээнд хийх гэдэг нь тодорхой бус байсан. Одоо бол энэ журмаар зохицуулалтаар бол тодорхой болсон. За тухайн салбар зөвлөлөө өөрөө нэгжийн төлөвлөлтийг хийн. Тэгээд тодорхой яг нэг журам заасан хугацаанд тайлгнах ажлаа гүйцэтгэл үр дүнгээ үнэлүүлэхээр төр албаны зөвлөлт үнэлүүлэхээр ингэж төлөвлөлт тайлгналтыг хийхдээ тодорхой 6 чиг үүргийн хүрээнд төлөвлөлтөө хийх, тайлбарлалтаа хийх гэдэг ингээд зохицуултыг тодорхой болгож өгсөн. За нэгүтэйгээр төрийн албаагчийн одоо салбар зөвлөлийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа дарга болон нарийн бичгийн дарга гишүүний чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн болон одоо салбар зөвлөлийн төлөвлөгөөнд туссан чиг үүрэг ажил үүрэг журам заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн нөхцөл байдлаас нь үнэлээд урамшуулах хэм зохицуултыг хийж өгсөн. Урамшуул олгочлох зохицуулт. Энэ нь өөрөө тухайн байгууллагын томилох хэрэг бүхий албан тушаалтанд хадгалагдахаар. Ийм зүйл. Төрийн албаны зөвлөлийн зүгээс ажлын гүйцэтгэлээр үр дүнгийн үнэлээд томилох хэрэг бүхий албан тушаалтанд нь сайн ажилласан одоо салбар зөвлөлийн дарга гишүүдийг урамшуулах ийм урамшуулыг олгочлох ийм чиглэлийг хүргүүлэхээр ийм зохицуултыг хийж өгсөн. Хуучин бол яг хэвдээ салбар зөвлөлийг бас агентлаг яам орон нутгаар нэг эрен бэлдэг байсан шүү дээ. Тодорхой хэмжээний оноо өгөөд за эхний одоо юу гэдгийг байгууллагууд ч түүнээс их урам авдаг байсан. Одоо тэр бол 1-р, тэн 2-р, тэн 3-р цаа магадгүй хамгийн сүүлд байгаа хүмүүс маань эргээгээд одоо магадгүй хариуцлагын асуудал яригдах тий. За салбар зөвлөлөөрөө дахин хуралдах. Дээрээс нь одоо миний санаж байгаагаар бол 2017, 18, 19 онуудад бол намайг салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад төрийн албаны зөвлөлийн нэг төлөөлөл жишээ нь нөгөө тухайн салбар зөвлөлтөө бас ажилладаг байсан. Тэгэхээр энэ юу гэж асуух гэдэг нэг тэгэхээр бид одоо ингээд үнэлэхтэй холбоотой, дүгнэлттэй холбоотой асуудал маань ороод ирлээ. Тэгэхээр одоо энэ маань бас ингэж эренбэлэгдэж орж ирэх үү? Эргээгээд магадгүй юу гэдгийг мэдээж тодорхой заагдсан одоо хангалттай үнэлгээ авсан бүрэлдэхүүн маань төрийн албаны зөвлөлийн магадгүй тогтоолоор байдаг ч юм уу, эсвэл төрийн албаны зөвлөлийн ирүүлсэн албан бичгийн хүрээнд байдаг ч юм уу, сайн ажилласан хүмүүс маань бол урамшууллаа аваад явах нь байна. Тэгээ магадгүй одоо юу гэдгийг хангалтгүй ажилласан хүмүүс дээр маань эргээгээд хариуцлагын асуудал яригдах уу? За түрүү би хэлсэн тий өмнөх зохицуулалтаар бол одоо зарим харилцаанд ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлэх, урамшуулах харилцаанууд тодорхойгүй байгаад байна. Одоо энэ журмаар бол үндсэндээ энэ зохицуултыг бол харьцангуй тодорхой болгож өгсөн гэж үзсэн. Өмнөх журмын зохицуулалтаар бол журам дээр бол үр дүнгийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлэх зохицуулалт тодорхой бус. Харин өмнө нь мөрддөг байсан журмаа мөрдөд явж ирсэн. Одоо энэ өмнөх одоо 2019 оны 56 мөн 13 оны ажлын гүйцэтгэл үр дүн үнэлдэг журмыг хамтдаад нэг болгоод энэ сүүлийн 2025 онд хөтлөгдсөн журмад ажлын гүйцэтгэл үр дүнгийн үнэлэх зохицуултыг нэмэлтээр оруулаад өгсөн. Тэгэхээр мэдээж ойлгомжтой би ярeenийхаа энд ч хэлсэн одоо ч хэлэхэд төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга гишүүд орон тооны бусаар ажилладаг гэж. За аймагт бол салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар орон тоогоор ажилладаг, бусад зохицуулалт орон тооны бусаар ажилладаг гэж хэлсэн. Тэгэхээр мэдээж үндсэн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлсэн, за үндсэн чиг үүргийг хэрэгжүүлснээр урамшууллаа, санхүүгийн тогтоолоор урамшууллаа аваад явах нь бол тодорхой. Нөгөөтэйгээр төрийн албаны зөвлөлийн одоо чиг үүргийг хэрэгжүүлснээр энэ хүн ажлын гүйцэтгэл үр дүнд хэрхэн үнэлэгдэх юм бэ гэж. Тэгэхээр давхар урамшууллын асуудал өгөх гээд байгаа юм шиг ийм ойлголттой харагдаж байгаа. Тэгэхээр төрийн албаны зөвлөлийн тухайд бол юу гэж үзэж байгаа вэ гэхлээр хэдийгээр хууль тогтоомжийн хүрээнд төрийн албаны зөвлөлд олгосон чиг үүргийг салбар зөвлөлүүд хэрэгжүүлээд явж байгаа боловч сонгогдуулгаараа бол тухайн байгууллагынхаа үнийн нөөцийн бодлого, үйл ажиллагаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр тухайн байгууллага өөрөө одоо үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хангалттай нэмэлтээр чиг үүрэг хэрэгжүүлсэн албаагчтай бол илүү хууль эрх зүйн хүрээнд урамшуулах, за сургалт одоо хамруулах
нийгмийн баталгаагийн өөр заавал мөнгөн хэлбэрээр биш өөр байдлаар хангах юм бүрэн нөхцөл боломжийг бол олгосон байна. Нөгөө тэгээд талаар төрийн албаны зөвлөл сайн ажилласан одоо салбар зөвлөлийнхөө бүрэлдэхүүнийг одоо мөнгөн урамшуулал гэхээсээ илүүтэйгээр одоо гадаад дотоодын сургалтанд хамруулах, сургалт зөвлөгөөнд хамруулах, өөр нийгмийн баталгаагийн хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, шагнал урамшуул тодорхойлох гэдэг ч байдлаар ч юм уу. Ийм байдлаар одоо бүх боломжийг ашиглаж урамшуул зохицуулт хийх ийм юунууд зохицуултуудыг бол тусгаж өгсөн байна. Тэгэхээр бид нөгөө хэмнэлтийн хуулийн захирагдах хэвээр төрийн албаны зөвлөлд бай бүх яамаг адил хуулийн захирагдах. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийнхаа хүрээнд энэ журмын хязгаарлалтаа одоо урамшуулах хязгаарлалтыг бол хийж өгсөн байж байгаа. Заашгүй бид энийг бол мөрдөж ажиллахаас өөр арга байхгүй. Шууд одоо бид нар юу гэдгийг сайн ажилласан салбар зөвлөлт 40 хүртэл хувь олгоно. 1 сарын цалинтай тэнцэг хэмжээний урамшуул олгоно гэдгийг бол нарийн хвшил журам дамбал зааж өгөхгүй. Гэхдээ урамшуулал олгож болох, за нийгмийн баталгааг хангаж болох маш олон арга хэлбэрээр тэр сайн ажиллаж байгаа салбар зөвлөлийн дарга нарын бичгийн дарга нартаа гишүүдтэй боломжийг олгосон, томилох хэрэг албан тушаалтанд боломж гарцыг олгосон ийм л зохицуултыг хийж өгөхийг хичээсэн. Гэтэ хууль эрх зүйн хязгаарлалт байгаа учраас одоо бүрэн бүх асуудлыг бол журам зохицуулах юм боломж бол хязгаарлагдгүй байсан гэдгийг бол хэлж болж байна. Тэгэхээр саяны ярьсанчлан магадгүй төрийн эмнэлгийн тухай хуультай зарим агуулга мань зөрчилдөх учраас эргээгээд одоо хууль хэрэгжүүлэх үүднээс бид нар дагаж мөрдөхөөсөр арга байхгүй. За нөгөө талаас салбар зөвлөлд ажиллаж байгаа нарийн бичгийн дарга гишүүдийн үйл ажиллагаа оролцоог тэгвэл өөр байдлаар хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэг асуудлыг саяны байдлаар гарч ирж байгаа шиг байна те. Заавал мөнгө хэлбэрээр биш. Ингээ олон талт байдлаар за одоо юу гэдэг мөнгөн бус хэлбэрээр байдаг ч юм уу тухайн хүний гүйцэтгэлд суурилсан одоо идэвхжүүлэх урамшуулах агуулга маань ороод явах нь байна гэж ойлголоо. Зөв тий. За дээрээс нь салбар зөвлөлийн маань 25 оны 51-р тогтоолоор батлагдсан энэ салбар зөвлөлийн ажиллах үйл ажиллагааг дүгнэх журмын 2-13-2-14-ийг би онцолж асуумаар байгаа юм. 2-13 дээр бол юу гэж заасан бэ гэхээр салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга маань өөрөө үндсэн тухайн байгууллагын үндсэн орон тооны төрийн албаагч байна гэж заасан. За тэгтэл 2-14 дээр маань юу гэж заасан бэ гэхээр салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын сул оронтой гарсан тохиолдолд сул оронтой гэдэг байгаа байхгүй. Сул оронтой гарсан тохиолдолд сонгон шалгаруулах зарчмаар тухайн хүнийг сонгон шалгаруулад томилно гэдэг агуулга явуулж байгаа. Тэгэхээр энэ маань таны нөгөө ярианы ихэнд хэлсэн магадгүй 54 салбар зөвлөлөөс 22 буюу аймаг нийслэл маань ороод орон тооны за дээрээс нь 2 яам 1 агентлаг гэхээр ингээ 25 тийм ингээ 54-өөс 25 нь бол орон тооны байгаад байна. Тэгвэл үлдсэн байгууллагууд ер нь яг ямар байх ёстой вэ? Энэ журам заагдсан агуулгаар бол нэг тухайн байгууллагын үндсэн орон тооны албаагч байх гэдэг. Нөгөө талаас дараагийнх нь 2-14 дээр нь бол сул оронтой гарсан тохиолдолд сонгон шалгаруулж томилно гэдэг агуулга маань яваад байна. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За тэгэхээр 54 салбар зөвлөлийн маань хэллээ шүү дээ. 54 салбар зөвлөлийн аймаг нийслэл тэгээд яамаа гэнтлэг нийлээд 25 орон тооны албаагч ажиллаж байна гэж. За дээрэс нь 2 аймагт бас дарга орон тооны дарга ажиллаж байна. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд байгаа вэ? Наад журмын зохицуулалтаар юу хэлэх гээд байгаа гэхлээр гол санаа маань тухайн байгууллага өөрөө хүсвэл ордоо салбар зөвлөлийн дарга нарын бичгийн дарга нарыг орондоогоор ажиллуулж болох ийм л боломжийг олгосон зохицуулт гэж хэлж байна. Яагаад энэ ингэж хэлээд байгаа вэ гэхээр мэдээж орон тооныхоо дээдгээ зарж багтаагаад үндсэн орон тоондоо одоо тухайн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх ийм албан тушаалыг л бий болгоно л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад энийг хэлээд байгаа вэ гэхээр нэг талаасаа харахаар төрийн албаны салбар зөвлөлт гэхээр төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлээд тэр яаман дээр ч юм аймаг ч юм уу суугаад байгаа юм шиг ингэж ойлгож болохгүй. Тэгэхээр салбар зөвлөл маань өөрөө дөрөв би хэлсэн тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого үйл ажиллагаа удирдлагын нэгдсэн зохицуултыг хийж байгаа ийм албан тушаал. Ийм одоо чиг үүрэг хүлээгээ сууж байгаа хүмүүсээ.
Тэгэхээр тухайн байгууллагын хүний нөөцтэй холбоотой удирдлагынхаа чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд салбар зөвлөлийн үйл ажиллагаа нэгдсэн зохицуулалтаар хангаад явдаг нэг оронтойг ажилуулах бүрэн боломжтой л гэсэн үг. Ер нь ажилуулах ёстой маа гэдэг ийм зохицуулалтаа л гэж хэлж байгаа. Орондоогоор ажиллахад бол болохгүй байхгүй. Орондооныхоо дэдгээс гартаа багтаагаад үндсэн өөрийнхөө одоо төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэх хүнийг бий болгож байна гэдэг өнцгөр харах биш. Манайх өөрөө хүний нөөцийн нэгдсэн удирдлагаа хэрэгжүүлэх, хүний нөөцийн удирдлага бодог үйл ажиллагааг зангидаад явах ийм албан тушаал чиг үүрэг хэрэгжүүлэх юм хүнийг орондоогоор бий болгож байна л гэж үзэх хэрэгтэй юм. Тийм учраас яагаад энийг би ингэж дахин хэлээд байгаа вэ гэхлээр салбар зөвлөл төрийн албаны зөвлөл өөрөө их өргөн цар хүрээтэй. Яг тэр төрийн албаны зөвлөлийг хэрэгжүүлж байгаа чиг үүргийг тухайн байгууллага дээр тэр салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хэрэгжүүлээ суучдаг. Тэгэхээр тэр хүн үндсэн одоо ажил нь хүний нөөцийн ажил гэдэг ч юм уу эсвэл сургалтын асуудал хариуцсан нэг мэрэгчлэлтэн ч юм уу ахлагч мэдээлэлтэй давхар хариуцлалт явдаг. Тэгэхээр маш их ажлын цар хүрээтэй, маш их ажлын ачаалттай ажиллах шаардлагатай. Тэгэхээр үндсэн оронтоо маань өөрөө одоо сургалтын асуудлаар хариуцж байгаа салбар зөвлөлийн асуудлыг одоо нэмэлтээр хэрэгжүүлж байгаа учраас үндсэн оронтооныхоо чиг үүрэг рүү илүү одоо анхаарал төвлөрч ажиллаад салбар зөвлөлийн чиглэлээр буюу байгууллагын нэг гол хүний нөөцийн бодлогынхаа үйл ажиллагаанд бага анхаарал хандуулах ийм нөхцөл байдал ажиглагддаг. Тийм учраас байгууллагууд ер нь бол салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаыг үндсэн оронтоондоо чиг үүргийг хэрэгжүүлээд явах юм үндсэн оронтойг бий болгоод явах ажиллах нь бол ер нь зүйтэй. Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхэд бол маш томоохон твшил олно л гэж харж байгаа. Тэгээ энэ зохицуултыг бол энэ заалтаар олгож өгөх гэсэн боломжийг олгож өгсөө л гэж хэлж байна. Нөгөө талаас одоо шинэ журам дээр маань хуучин бол нөгөө төсвийг одоо юу гэдгийг төсвийнхаа одоо тухайн байгууллагын төсөвт багтаагаад салбар зөвлөлийн одоо дарга нарийн бичгийн дарга одоо гишүүдийн урамшууллын асуудлыг магадгүй холбогдох үйл ажиллагааныхаа төсвийг одоо ингээд төсөвтөө суулгасан байна гэдэг агуулга байсан бол энэ удаагийн шинэ журам дээр илүү наривчлаад ийм чиглэлийн үйл ажиллагаануудыг одоо төсөвтөө суулгаад хэрэгжүүлж болно гэдэг зөвлөлтийг төгтөр зөвлөлтөөр оруулсан баг шиг байсан тийм. Нөгөө талаас бас шинэлэг юм нь юу байсан бэ гэхээр нөгөө төрийн албаагчдын шинэ санаачлага одоо тэр одоо судалгаанд суурилсан үйл ажиллагааг дэмжигтэй холбоотой үйл ажиллагааг тэр салбар зөвлөлийн одоо дарга гишүүд нарийн бичгийн дарга хийх ажил дээр маань л бас тусгаж өгсөн харагдаж байлээ. За миний зүгээс бол одоо ингээд журамтай танилцаад ингээд харсан зүйлүүд маань танаас тодруулъя гэсэн зүйлүүд маань бол одоо ерөнхийдөө үгээр өндөрлөж байна. Тэгэхээр танд одоо миний асууж амжаагүй магадгүй одоо төрийн албаагчд болон одоо сонсогчдод хандаад энэ журамтай холбоотой өөр миний орхигдуулсан зүйлээ бол танд хэлэх зүйлээ хэлж өгөөч. Тэгэхээр 2019 оноос хойш одоо манай нэгж за ялангуяа одоо ахлах референтийн хувьд салбар зөвлөлийн үйл ажиллагааг өдөртөн чиглүүлэх арга зүгээр хангах чиг үүргийг үндсэн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үндсэн чиг үүргийг болохоор хэрэгжүүлээ явж байгаа. Тэгээ энэ хугацаанд харахад одоо салбар зөвлөлүүдийн одоо үйл ажиллагааны үр дүн, ажлын тайлганаас гүйцэтгэл яг тухайн ажлыг хариуцж байгаа хүнээс бол шууд шалтгаалдаг. Тэгэхээр энд би тодорхойлж нэг юм хэлмээр санагдаад байна. 2023-24 оны үйл ажиллагааны тайлангаас ингээд харахад яам агентлагийн одоо салбар зөвлөлөөс ирүүлж байгаа тайлан аймаг нийслэлээс ирүүлж байгаа тайлан хоёр ялгаатай байдаг. Аймаг нийслэлээс ирүүлж байгаа тайлан илүү тийм өргөн цар хүрээтэй бодлогын төвшөнд маш өргөн асуудлыг хамарсан чанар үр дүн тайлагналтын хувьд ч гэсэн одоо шаардлага хангах төвшөнд ирдэг. Яам агентлагийн төвшөнд болохоор бол арай жоохон чанарын хувьд одоо багасаа явчихна. Энийг би юу гэж харж байгаа гэхээр тэнд тухайн чиг үүргийг хэрэгжүүлээд оронтойгоор ажиллаж байгаа хүн тэр чиг үүргийг бол маш чанартай одоо гүйцэтгэл хариуцлага өндөртөөр хэрэгжүүлж байна гэсэн. Давхар хэрэгжээ үндсэн албан тушаалыг хайж байгаа давхар хэрэгжүүлж байгаа тохиолдолд тухайн хүний ачаал гэсээд явж байгаа учраас одоо салбар зөвлөлийн чиг үүрэг өдөр бол одоо төдийлөн сайн анхаарч хандж чадахгүй байгаа ийм чанарын ялгаа байна гэж харж байгаа. Тэгэхээр
бид одоо аль салбарт тэр ер нь Монгол улсын одоо төрийн албач тэр урт хугацааныгаа хөгжлийн бодлого бид баримтчид маш одоо том арга хэмжээ, хөтөлбөр арга хэмжээнүүдэд тусгаж байна. Юу гэдэг цахим Монгол болно гэж гэдэг чинь. Тэ? Ийм том одоо эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн ийм том ажлуудыг тусгаж байна. Энийг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг төдийлөн бас боддгоо мó гэдэг ийм эмзэглэл төрийн албаагчийн зүгээс бол төрдий. Яагаад тэгэхээр тэр энэ том зорилт арга хэмжээнийг хэрэгжүүлэх хүн чинь цаана төрийн албаагчдал байдаг. Төрийн албаагчдал байгаа. Тухайн байгууллагын бодлого үйл ажиллагаа, тухайн байгууллагын том хөгжлийн зорилт арга хэмжээ, за тухайн салбарын хөгжлийн зорилт арга хэмжээ, тухайн аймгийн хөгжлийн зорилт арга хэмжээг бол хэн хэрэгжүүлэх юм бэ гэхээр тухайн салбарыг авч явж байгаа төрийн албаагчид, тухайн аймагт ажиллаж байгаа төрийн албаагчид хэрэгжүүлнэ. Тэгэл энэ төрийн албаагчдынхаа чиглэлээр баримтлах бодлого, төрийн албаагчдынхаа энэ хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлээ сууж байгаа энэ чиглэлийнхээ төрийн албаагчдынхаа асуудал илүү тийм анхаарал тавих хэрэгтэй болов гэж би харж байна. Тэгэхээр төрийн байгууллагуудад одоо хэлэхэд төрийн албаа бодлого барьж байгаа, одоо бодлогын түвшинд удирдах шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа төрийн албаагчдыг. Тэгэхээр бол ер нь бол том зорилт үйл ажиллагааны цаана хүн байгаа шүү гэдгийг хэлэх айгуу сайн бодож төрийн албаагчд ялангуяа хүний нөөцийн удирдлагын чиглэлээр гол чиг үүргийг хэрэгжүүлээ сууж байгаа салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаыг орондоогоор ажиллуулаад дээрэс нь ажлын гүйцэтгэл үр дүн урамшууллын заавал мөнгө хэлбэр гихгүйгээр илүү боломжит нөхцөл байдлаар дэмжиж ажиллах шаардлагатай байгаамаа. Энэ нь бол одоо тухайн салбартаа тухайн байгууллагад хийж байгаа маш том хөрөнгө оруулалт шүү. Хүний нөөцийн чиглэлээр хийж байгаа том хөрөнгө оруулалт шүү гэж хэлмээр багтдаг. Тэг. За нөгөөтэйгүр бас тухайн хүний ажлын гүйцэтгэл хариуцлага бас байдаг л да, ажлын хандлага. Тэгэхээр төрийн албаагчд маань салбар зөвлөлийн одоо чиг үүргийг хэрэгжүүлээ сууж байгаа төрийн албаагчдын хувьд хэлэхэд яг зүгээр ажлын ачаал бас их байгаа ч гэсэн тухайн салбарынхаа, тухайн байгууллагынхаа, тухайн одоо албаныхаа хүний нөөцийн томоохон чиг үүргийг би хэрэгжүүлээ сууж байгаа шүү. Тэр үүргийг хүлээгээ сууж байгаа шүү гэдэг өнцгөр одоо салбар зөвлөлийнхөө хариуцсан чиг үүрэгтэй ханддаг байвал их зүгээр байгаамаа гэж хэлмээр байгаа юм. Одоо хэрцэнгуй юм хувь хүнээсээ шалтгаалсан юм ялгаатай байдал бол их ажиглагддаг учраас энийг онцгойлон хэлмээр байна. За төрийн албаны зөвлөлийн 30 жилийн энэ жил тохиож байгаа. За 7 сарын 3-нд одоо үндэсний чуулган зохион байгуулагдаж байна. За энэ чуулганд мэдээж төрийн албаны зөвлөл аль болохоор одоо салбар зөвлөлийнхэн бүрэлдэхүүнийг хамруулах, дээрээс нь анхан шатнд ажиллаж байгаа нэгжүүдээсээ төрийн албаагчдын төлөвлөлийг хамруулсан ийм арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр үүнд ч гэсэн төрийн албаны салбар зөвлөлийн үүрэг оролцоо бас нэлээд байгаа. Бид нэр салбар зөвлөлөнд түшгэлж ажиллаж. Сая 330 суманд очиж ажиллаа. 7 бүс одоо бүсийн зөвлөгөө хийлээ. Энэ бүхэнд бол дандаа салбар зөвлөлийнхөө бүрэлдэхүүнийг түшгэлж ажилласан. Тэгээ үндэсний чуулганаа ч гэсэн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг түшгэлж зохион байгуулна. Зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгээд одоо мөн салбар зөвлөлийнхөө хүрээнд энэ 30 жилийн тохиолдуулаад сэнтгэлээр төвчилсэн салбар зөвлөгч айныг зохион зарласан байна. Энэ бол одоо нийтдээ нэг 4 сарын хугацаанд явагдаж байгаа юм байна. 4 сарын хугацаанд явж. Одоо 6 сарын 20-ны дотор тайлангаа хариулах ёстой салбар зөвлөлүүд маань. Тэгээд бид нэр 25-ны дотор дүгнээ төрийн албаны зөвлөлд танилцуулаад тэгээд эхний одоо маш сайн оролцсон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургалтанд хамруулах. Одоо нэг төрөний хэлдгээр хэмнэлтийн тухай хууль, төсвийнхөө хязгаар хүрээнд багтаагаад мөнгөн бус хэлбэрээр өөрсдөд нь хөрөнгө оруулалт, оюуны хөрөнгө оруулалт хийсэн, ур чадварыг дээшлүүлсэн, мэрэгшүүлэх, чадахжуулах юм чиглэлийн үйл ажиллагаанууд хамруулнаа гэж төлөвлөд ажиллаж байна. За журмын 5 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа учраас бидний хувьд бол хэрэгжүүлээд явхад бас тодруулах, за ойлгомжгүй байгаа зүйлсээ яг бидэнтэй адилхан бас
энэ асуултыг асуугаасаа гэж бодсон салбар зөвлөлийнхөө зарим төлөөллүүдийнхээ өмнөөс бас асууж чадсан болов уу гэж зөв хувьдаа бодож байна. За тэгээд таны сая сүүлд хэлсэнчлэн бидний хувьд ч гэсэн төрийн албаны зөвлөлийн төрийн засгийн хамгаалтын газрын дэргэдэх салбар зөвлөл маань үе шаттай шинтгэлээр төжилсэн салбар зөвлөл аянийхаа хүрээнд бас цөөнгөө ажлыг төлөвлөсөн. За түүнийхээ хүрээнд албаны онцлогоос хамаарат бас зарим одоо хийсэн ажил арга хэмжээ маань одоо нийт алба багчтай чиглэсэн, дотоод сүлжээгээрээ дамжуулсан, өөрийнхөө байгууллагын сайтаар дамжуулсан, зарим нийтэд хэрэгцээтэй яг өнөөдрийн хоёулангийнх нь хийж байгаа подкастуудыг бол захин хэлбэрээр оруулсан. Ингээд ерөнхийдөө маш ач холбогдол өндөртэй алба багч нартай өгөөчтэй арга хэмжээнүүдийг бол 4 сарын хугацаанд сайхан төлөвлөлөө зохион байгуулад одоо түүнийхээ үр дүнг нь үзэх гээд одоо хамгийн сүүлийн подкаст маань өнөөдөр отхон подкаст маань хийгдэж байгаа. Тэгээд манай байгууллагын зүгээс ч гэсэн шинтгэлээр төжилсэн салбар зөвлөл аяндаа маш их ач холбогдол өгөөд төлөвлөсөн сургаалт, урьдчилан сэргийлэх, за ингээд захин подкаст, ер нь төрийн алба багчтай чиглэсэн ажил арга хэмжээнүүдэд их сайхан одоо биелэлт өндөртэй бас гүйцэтгэж байгаад бол баяртай байгаа. Тэгээд өнөөдрийн отхон подкастэнд хүрэлцэн ирсэн танд дахин баярлалаа. За ингээд төрийн алба багчтай өнөөдрийн одоо подкастын маань сонсож байгаа сонсогч нартай өнөөдрийн маань саяны хэлсэнчлээ отхон подкастн дээр маань төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлага аудитын газрын ахлах референт Нарманд ахлах референт маань хүрэлцэн ирлээ. За ингээд төрийн алба багчд болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнүүдэд за нийт сонсогч нарт үнэтэй мэдээлэл өгсөн танд дахин баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Дахин одоо танаа салбар зөвлөлийн бүрэлдэхүүн талархал илэрхийлье. Энэ ташрамд хэлэхэд төрийн тусгай хамгаалтын газрын дэргэдэх салбар зөвлөл бол маш сайн ажилладаг. Одоо энэ шинтгэлээр төжилсэн аяны хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнд л бас зөвхөн өөрийнхөө салбарын хэмжээнд биш бас нэлээ олон төрийн албаа агчдад олон салбарын түвшинд хэрэг болох утсаар ийм арга хэмжээнд зохион байгуулж байгаа. Дээрээс нь одоо мөн төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан илтгэлийн уралдаанд хүртэл танаа одоо байгууллагын баг хамт олон тэргүүлсэн гэдэг ийм үргэлж одоо төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг дэмжиж монлаж оролцож явдагт төрийн албаны зөвлөлийн нийт хамт олонныхоо өмнөөс талархал илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа танд. За